За сайн мэцэн өнөөдрийн подкастаар бит хоёр Монголын гадаад бодлогын түүхэн сургамж өг гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. Монгол Улсын өнөөгийн гадаад бодлого нь зүгээр нэг өнөө цагийн шийдвэр биш юм аа. Харин түүхийн урт замнал олон үеийн туршлага алдаа сургамжаар тулгуурлан бүрэлдэн тогтсон байдаг. Тиймээс энэ сэдв нь өнгөрсөн түүхийг дурсах төдий биш. Харин өнөөдрийн гадаад бодлогын утга учирыг ойлгоход чухал ашиг багталтай юм аа. Монгол улс одоо газар зүйн хувьд бол одоо хоёр том хөршийн дунд оршдог. Онцлогтой тэгээд энэ байрлал нь болохоор одоо манай улсын гадаад бодлогод үргэлж одоо хүчтэй нөлөө үзүүлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо Монголын хувьд бол гадаад бодлого гэдэг нь зөвхөн одоо бусад улстай харилцах асуудал биш, харин тусгаар тогтнол болон одоо аюулгүй байдал, үндэсний эрх ашиг болон одоо цаашдын хөгжлийг хамгаалах чухал хэрэгсэл байсаар ирсэн. Тэгэлгүй хаа. Тэгээ юуны өмнө л 20 дугаар зууны ихэнх үеийг авч үзье. Энэ үед Монгол улсын өмнө хамгийн тулгымсан асуудал нь тусгаар тогтнолоо хадгалах, бие даасан улсын хувьд байр сууриа баттгах явдал байсан. Тухайн үед гэх юм бол бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй, их гүрнүүдийн ашиг сонирхол давхцсан орчинд Монгол улс өөрийн оршин тогтнох үнцээ хамгаалах шаардлагатай тулгарсан ийм үе байсан. Энэ үеийн бол одоо хамгийн том сургамж нь бол маш тодорхой. Одоо тэр нь болохоор одоо тусгаар тогтнол бол одоо төр улсын хамгийн үнэт зүйл гэсэн ойлголт юм. Тэгээд улс орн одоо бие даасан байдлаа хадгалж байх нь бол гадаад бодлого одоо өөрөө тодорхойлох боломжтой. Одоо тиймээс бол одоо Монголын гадаад бодлогын түүхэн үеийн хамгийн ихний чухал зүйл бол одоо тусгаар тогтнолоо эрхэмлэх үзэл гэж хэлж болно. Дараагийн нэг чухал үе бол социализмын үе байгаа. Энэ үед бол Монголын гадаад бодлого, гадаад харилцаа нь зөвлөлт холбоот улстай маш нэг талбайтай хөгжсөн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Нэг талаас энэ нь аюулгүй байдал, эдийн засаг боловсрол, дэд бүтцийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлсэн. Гэвч нөгөө талаас Монголын гадаад бодлогод нэг улсаас хэд хамааралтай байх нөхцөл байдлыг бий болгосон гэж үздэг. Эндээс одоо нэг чухал зүйл ажиглаж байгаа нь болохоор аль нэг улс одоо хэд түшгэлсэн бодлого нь бол одоо тухайн үед ашигтай мэт харагдаж байгаа ч одоо урт хугацаанд бол одоо эрсдэл дагуулж болдог. Иймээс бол одоо энэ үеийн түүхэн сургамж нь бол аль нэг тал руу одоо хэд хэлбэхгүй байх илүү тэнцвэртэй уян хатан бодлого хэрэгтэй гэдгийг ойлгуулсан явдал байсан юм аа. Монголын гадаад бодлогын түүхийг авч үзэхэд манай улсын газар зүйн байршил маш их нөлөөлсөн эндээс тод харагддаг. Хоёр том хөршийн дунд орших улсын хувьд гадаад бодлого үргэлж нягуур, тооцоотой, болгоомжтой явуулах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл гадаад бодлого гэдэг нь Монголын хувьд улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдал хөгжлийн орчныг хамгаалах хэрэгсэл болж ирсэн ийм үе байгаа. Тэгэлгүй яг. Ялангуяа одоо жижиг далайд одоо гарцгүй улсын хувьд л одоо гадаад бодлого маш ухаалаг байх хэрэгтэй. Их гүрнүүдийн дунд оршдог улсуудын хувьд бол одоо буруу алхам хийх нь эмзэг байдал үүсгэж болдог. Харин зөв одоо тэнцвэр барьж чадвал одоо улс орн болон өөрийн эрх ашигыг хамгаалахын зэрэгцээ одоо олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой байдаг. Энэ утгаараа бол одоо Монголын түүхэн туршлага нь бол өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй бодит сургамж байгаа. Мөн Монголын гадаад бодлогын түүхийн өвийг ярихдаа нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Тэр нь бол мэдээж манай улс олон үеийн турш бие даасан байдлаа хадгалахыг хамгийн дээд үнэт зүйл гэж ирсэн ийм явдал байгаа. Тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн хил хязгаараа хамгаалах төдий биш, мөн өөрийн улсын бодлогыг өөрөө тодорхойлох эрх чөлөөтэй байхыг хэлдэг. Энэ зарчим Монголын гадаад бодлогын суурь хിവэр үлдсэн. Үүн дээр нэмээд хэлэх юм бол одоо түүхээс авсан нэг сургамж бол одоо нэг талд хэд найдахгүй байх шаардлагатай. Мөн одоо өнгөрсөн үеийн туршлагаас харахад нэг улсаас хэд хамааралтай болох нь одоо улс орны гадаад бодлогын бие даасан байдалд нөлөөлж болдог. Тиймээс бол одоо Монгол улс бол одоо цаашаа зөвхөн нэг чиглэл баримтлах биш, харин одоо олон талын харилцааг хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгож болох юм аа. Тэгээд дараагийн үе гэх юм бол 1990 оноос хойших байгаа. Энэ үед болохоор Монгол улс арчилсан тогтолцоонд шилжиж гадаад бодлогодоо шинэ агуулга, шинэ чиглэл оруулсан ийм үе байгаа. Энэ үеэс манай улс хоёр хөрштөөгөө найрсаг тэнцвэртэй харилцахын зэрэгцээ дэлхийн бусад улс оронтой илүү нээлттэй хамтран ажиллахын боломжтой болсон. Мөн олон улсын байгууллагатай харилцаагаа өргөжүүлж илүү идэвхтэй оролцох болсон нь гадаад бодлогын шинэ шат гэж хэлж болно. Энэ шинэ үеийн хамгийн одоо онцлог ойлголт бол одоо 3 дахь хөршийн бодлого. Өөрөөр хэлэх юм бол одоо Монгол улс одоо ингээд хоёр хөршөөс гадна одоо бус улс оронтой болон ингээд улс төр болон эдийн засаг боловсрал тэгээ батлан хамгаалах соёл зэрэг одоо олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг бол зорьсон. Энэ нь бол одоо ингээд Монголын гадаад бодлогыг илүү олон тулгуурт болон илүү уян хатан илүү нээлттэй болгосон гэж үзэж болно.
За үүнээс харахад бол Монголын гадаад бодлогын түүхэн сургамжийг нэг өгүүлбэрээр базаад ер нь хэлье гэж бодлоо. За тусгаар тогтнолоо хамгаалж үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж аль нэг талд хэд хэлбэхгүй тэнцвэртэй бодлого баримтлах явдал. За энэ бол өнгөрсөн үеийн алдаа туршлагаас гарч ирсэн хамгийн үнэтэй дүгнэлт гэж хэлж болно. Харин түүхэн өв гэдэг нь болохоор өнөөдөр хүртэл хадгалагдана үлдсэн гол зарчмуудын нэг. Тэгээд үүнд бол тусгаар тогтнолыг дээдлэх, үндэсний эрх ашгаа хамгаалах, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах мөн ингээ олон улстай нээлттэй хамтран ажиллах болно. Инх тайванч дипломат байр суурийг бол эрхэмлэх зэрэг үнд зүйлс багтана. За эдгээр нь зөвхөн өнгөрсөн үеийн туршлага биш, харин өнөөдрийн Монгол улсын гадаад бодлогын үндсэн чиглэл хэвээр байна гэж үзэж болно. За өөрөөр хэлэх юм бол Монголын гадаад бодлогын түүх бидэнд нэг чухал санааг өгдөг. За тэр нь бол жижиг улс орон заавал сул байдаггүй. Харин ухаалаг байр суурь, зөв тэнцвэр, чадварлаг дипломат бодлогоор өөрийн тусгаар тогтнол аюулгүй байдал эрх ашигыг хамгаалж чаддаг гэсэн санаа байгаа. За энэ бол манай улсын түүхээс гарч ирсэн хамгийн чухал ойлголтуудын нэг гэж хэлж болно. За мөн өнөөдрийн олон улсын нөхцөл байдал байнга өөрчлөгдөж улс орнуудын харилцаа улам бүр нарийн төвхтэй болж байгаа энэ үед бол түүхэн сургамж улам бүр чухал болж байгаа. За Монгол улс өнгөрсөн туршлагатай тулгуурлан бие даасан болон тэнцвэртэй олон тулгуурт гадаад бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай хэвээр байгаа. За түүхийн туршид би бол энэ ухаарлал нь болохоор өнөөдөрч бодит ач холбогдолтой хэвээр байгаа гэж үзэж байна. За ингээд ерөнхийд дүгнэж хэлэхэд бол Монголын гадаад бодлогын түүхэн сургамж өв гэдэг нь өнгөрсөн үеийн дурсамж төдий зүйл биш юм аа. Харин өнөөдрийн гадаад бодлогын үнэт суурь, үндсэн зарчим, чиглэлийг бүрдүүлсэн түүхэн туршлага. За тэгээ түүхээ мэдэх нь өнгөрснөө санахын тулд биш, харин өнөөдөр болон ирээдүйд зөв бодлого сонгох хэрэгтэй байдаг. Ийм зүйлийг илэрхийлж байгаа. За тиймээс бол Монгол улсын гадаад бодлогын хамгийн чухал өв бол тусгаар тогтнол, тэнцвэр, үндэсний эрх ашиг. Тэгээд инх тайван болон олон талт хамтын ажиллагаа гэж хэлж болно. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.